Сайн байцгаана уу үзэгчдээ Bon Appetit нэвтрүүлэг эхэлж байна. Би хөтлөгч Инх Туяа байна. Өнөөдрийнхөө дугаарт Royal Academy-ийн захирал Ням Осрын учрлыг өрсөн байгаа. Сайн байна уу? Сайн байна уу. За энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Таны мэнд хүргэе. Токио хааны докторийн зэрэг хамгаалсан гэж байгаа. Баяр хүргэе. Баярлалаа. Залуухан доктор нэгээр нэмэгдсэн. За өнөөдөр ямар хоол хийх юм болоо? Өнөөдөр скарита сайхан одоо будаатай хоол хий. Аха. Төмөс мах. Төмөс өхрөө мах. Тэгэл одоо кари тэгээд будаатай. За манай нэвтрүүлгийг ивент итгэж хамтран ажилладаг байгууллагуудаа энэ ташрамд танилцуулъя. Бродвей хоолны сүлжээ ресторан хамт олон бид нартай хамтарч ажилладаг. За мөн 5 богд группийн хамт олон бид нартай хамтарч ажилладаг. За мөн шинээр англи брендийн юм Тайпо гэдэг цайг бас үзэгчдэд санал болгож байгаа. Ер нь байхуу цай уудаг үсттэй. Тий уудаг. Байхуу цайны ер нь ямар ач холбогдолтой гэдэг юм бол? Ер нь бол байхуу цай бол сүнийх ядаргаа тайлт юм л гэж ойлгохтой шүү дээ. Ногоон цайнаас илүү бол байхуу цай уух илүү дуртай. Хүмүүс бас сүүлийн үед бас ногоон цай ууж юм гэдэг. Гэхдээ би бол бас байхуу цай илүү нэг тийм ядаргаа тайлдаг зүгээр юм байна гэж боддог. Илүү юм санагддаг. Чи бас Англид очиж исэн тий? Тий би Англид төгссөн. Тий Англид бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Тэгээ ер нь бол бас мэдээж энэ цайгүйгээр англи орныг төсөөлөхийг аргагүй. Их ихний төвхтэй. За ялангуяа 18 дугаар зуунд бол хамгийн их түгэнд дэлгэрч дэлхийд 1 номерын цайг хэрэгэлдэг ард түмэн гэсэн чинь англичууд тодорсон байдаг юм байлээ. Тэгээ яг англичуудын өөрсдийнх нь одоо үндэсний брэнд сайхан агта цай байдаг. За мөн манай газар шим компани Artichoke брэндийг танилцуулахдаа таатай байна. Эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй ундаа үйлдвэрлэсэн. За Artichoke-ийг хэрэглээд хоёулаа амттай сайхан хоолоо хийндэ. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олиана. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч газар шим Artichoke. За учрлын мах ирчихийг өнөөдөр харж шүү. Хэр сайн ирчдэг гэж хотлоо одоо. Хүнийг сандргаад яах вэ? Тэгээ ер нь бол нэг телевизээр бол хоол хийж үзээгүй. Гэтэ бол хаяа бас гэртээ соол их дуртай. Ням Осрын учрал гэж зарлуулах дуртай юу? Тий дуртай байлгүй яах вэ? За бас эцгийнхаа нэрийг үргэлж ус дуудуулж ингэж авах гэсэн мэдээ сайхан шүү дээ тий. Аав чинь чамд өгсөн хамгийн том хөрөнгө юу байдаг юм болоо? Хамгийн том хөрөнгө бол ер нь бол бас нэг аав ээжээс өгсөн хүмүүжил юм болов уу гэж боддог. Ямар ч байсан одоо намайг хүүхэд байхаас ахуулаад тэр номын дунд өсгсөн. За тэгэл үлгэр ярьж өгдөг байсан тий. Эдгээр зүйл бол ерөөсөө нав ингээд сургуульд ороод одоо ингээд өдийг хүртэл суралцаад ажиллаад ингээд явж байхад бол ерөөсөө хамгийн чухал зүйл маань ерөөсөө л энэ эцгийн хүмүүжил байсан юм байна. Энэ одоо тэр багд маань үлгэр уншиж өгдөг байсан хүүхэд нь намайг сэтгэлгээ хөгжүүлэхэд их тус болж исэн юм байна. За тэгэл одоо юу гэдэг нь номонд дуртай болгох. За тэгэл намайг ч одоо баг багт шүлэг их уншиж өгдөг. Тэгээ шүлэг бичих дуртай болгох гэл айгүй олон ач тустай байсан. Тийм учраас ер нь энэ бол хамгийн том хөрөнгө баг гэж боддог. Ягаад гэвэл хаан хизээж ямар ч байсан те надад эцэгээс өгсөн хүмүүжил байна. Дээрээс нь энэ эрдэм номын тий гэр бүл төсснөр бол би одоо юу гэдэг нь одоо өнөөдөр бас докторийн зэрэгээр хамгааллаа. Бас одоо нэлээд олон газар сурж үзлээ. Тэгээ одоо ингээд бас багшлаад явж байна. Боловсролын салбарт бас ингээд ажиллаад зүтгээд бас одоо өөрийн шавнараа бэлтгээд ингээд явж байгаа маань бол миний одоо ээж аваас өгсөн хамгийн том бэлэг үнд зүйл байх гэж боддог. Би сонгон ирчихв. За тэгье. За тэгээд багшилж байна. Багшлах ер нь хэцүү юу? Ер нь бол аливаа зүйлд хүн дуртай юм хийгээд амьдрал гэдэг бол өөрөө сайхан юм л та. Тийм учраас бол нэг хэцүүхээс илүүтэйгээр түүндээ нөгөө өөрөө ихтгэл үнэмшилтэй. Чи бүр багшлах тийм дуртай байсан. Дуртай. Ер нь бол би чинь багасаа л одоо олон эрдэм шинжилгээний хурлуудад оролцдог тийм нийгмийн идэвхтэй юм байл шүү дээ. Тэгээ тийм учраас ер нь бол ингээд багшлаа явахд бол аюух дуртай байдаг. Тэгээ өөрийнхөө мэдсэн сурснаа хүмүүст тэ түүнийг одоо ойлгуулж яадаг. Ингээд одоо миний шавнар эргээд тэ үүнд бас баярлж байгаа, талархж байгаа илэрхийлж идэг. Шавнар өвгөө үр дүнгээ харуулж идэг гэдэг бол аюу тийм. Их бахархалтай. Одоо нэг хичнээн шавтай болчихоо. Болсон бохоо. Одоо би ч бас нэг хэдэн жил багшилчлаа. Дээрээс нь одоо богино хэмжээний одоо компаниудаас ч гэсэн захиалга сургалтууд энэ төр бол нэлийн хийдэг л дээ. Тийм болохоор одоо
хуулийн чиглэлийн хичээлүүдээс гадна бол бас өөрийнхөө Royal Academy дээр бол бас хичээлүүд ордог. Магистрийн төвшөнд, бакалаврын төвшөнд гээл тэ. Тэгээ бол гадуур бол бас захиалах сургалтуудад орох хичээлүүд гээл ингээл ер нь нэлээд болсон. Хэр их сонгон хийх вэ? За болно доо тий. За. За хоёр хүүхдээ аав болсон. Тий. Хоёр хүүхэдтэй болсон. Сүүлд одоо хүүтэй болсон. 2 сар болж ин доо. Танай гэр бүлийн аз жаргал өнөөдөр яг ямар байна? Мэдээж одоо маш аз жаргалтай хүү охин хоёртой болсон. Одоо хүүтэй болоод маш их одоо баяртай байгаа. Одоо өст аавын ажил их сайн хийж ин да. Тийм үү? Тий. За яаж хийж вэ? Яг хөө тэгэл бусад аав нар ямар байдгүй. Бусад аав нар ямар ирж ийн. Гэрстээ яарж ирж ийн. Хүүхдийнхаа даавыг угааж ийн. Эхнэрдээ бас нэг 2 сар ямарсан хоолндын хийж айл болох одоо тослох гэж нэлээд л одоо хичээлээ. Тэгэхдээ бас ажил төрөл ихтэй учраас бас их тэгэл бас нэг 100% анхаарал өгч чадахгүй. Гэхдээ ямарсан их хичээдэг. Сайн аав байхын төлөө. Манайх гэрээ асрагчтай юу? Давс ах уу. Давс юм бэ. Асрагч үйлчлэгч байгаа юу? Тийм байхгүй. Манай эхнэр л одоо өөрөө болгол явж ин да. Тэгээ ер нь бол тэгээ залуу гэр бүлүүд ямар байдгүй. Одоо ямар машин унж байгаа вэ? Хобби рүү жахаарэ. За. Яг хөө тэгээд хөдөө гадаа бас явдаг юм аа. Тэгээ ер нь бол одоо Lexus машинтай. Яг машинд бол бас нэг их хобби гэдэг талаасаа бас их тогтохтой тий. Хөдөө гадаа хаанч гисэн тогтоо явахыг л илүү үздэг шүү дээ. Тэрнээс биш нэг тэгээд тийм шин машин гарсан байна. Тэрийг нь очиж авъя тэгэл тий. Тийм хобби бол нэг их байхгүй. Машин бол нэг их бас сонирхол бол биш л дээ. Тэгж их. Зарим хүмүүс ч юм бол маш их машин сонирхдаг шүү дээ. Тэгээд тийм төрлийг машин бол их сонирхдаг биш. Гэтэ яг ерөөхдөө бол мэдээж сайн унаатай явах хэрэгтэй л дээ ирэх үү. Тэр утгаараа бол сайн унаатай байх юм. Бас эрхэмлээ л дээ. За төмсөө. За төмөстэй хуурга гэж байгаа юу? Тийм төмстэй хуурга. Яг юу тайм чин карри тайм чин жоохон төмс нь бол бас том том байвал зүгээр. Карри өөрөө төмсийг тийм хурдан болгочихдгоо. Яагаад том хийгээд юм бол нэрээ их том. Ерөнхийдөө бол карритай хооллууд хөвчлэн л одоо төмс нь илүү том байдаг. Тэгээ эн чинь өөрөө бас нэгэсэндээ соус маяг их шүү дээ, тий. Тийм учраас төмс нь том байж иж илүү бас тэр намд нь орж өгд юм билээ л дээ. Зөв. Одоо сүүлийн үед яг юу сонирхож байна? Сүүлийн үед одоо би ч одоо нэг Royal Academy байгуулад ингээ ажиллаж байна. Тэгээ одоо ер нь бол цаашдаа энэ чиглэлээрээ одоо монголчуудаа ямар ч нэг юм боловсролын чиглэлээр нэлээд бодиттой хөрөнгө оруулалтуудыг хийх гэсэн ийм бодолтой ажиллаж байгаа. Тэгэл одоо хүн ба боловсрол гэдэг нэг айтайхан төсөл санаачлаад ер нь одоо бага боловсролоос дээд боловсрол хүртэл асуудлуудыг хөндсөн цуврал нэвтрүүлгүүд чинь, цуврал лекцүүд чинь гэсэн ийм зорилго тавиад ажиллаа эхэлсэн байна. Тэгээ ерөнхийдөө нэг эцэг эхчүүд ч өөрөө боловсролчин зөвхөн багш нарын асуудал, зөвхөн эрдэмтдийн асуудал биш байгаа байхгүй. Ерөөсөө л эцэг эхчүүд хүм болгон л одоо хүүхдээ нэг боловсролтой болгочих юмсан тий гэж ингэ санаа зовж идэг ерөөсөө нийтлэг асуудал. Учираас үүн дээр бол бас нэг дөрвтэй санаачлалуудыг гаргаж ажиллая гэсэн. Ягаад гэвэл энэ хугацаанд чинь бол нэлээд их өндөрлүүдтэй. Ягаад гэвэл одоо ингээл манай Royal Academy чинь бол өөрөө нөгөө англи хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр тэнд бол зөрөөтөө одоо юу гэдгийг хэрэгжүүлэхэд маш их тийм зөрөөтөө зүйлүүд их гардаг. Тийм учраас тэднийг одоо тий стандартыг нь ядаж одоо Монголын стандарт гэж байж идэг, гадны стандарт гэж байж идэг. Тэгэд хоорондоо одоо ингээ зөрчилдөд. Тэгээ одоо яг нөгөө юу их тайгу хэцүү. Програм
хөтөлбөрүүдийн одоо шинжилж гэдэг юм уу хийхэд айгүй хэцүү байдаг. Би чамайг сүүлийн үед улс төрийг их сонирхоод байгаа бас хобби болгоод байгаа юм шиг анзаараад л энэ тухай асуусан л та. Улс төр би ч нийгмийн идэвхтэй хүн. Одоо бол бас улс төр болвол юу гэдэг залуучдын байгууллагаар ороод ер нь өмнө төрийн бас байгууллагуудаар идэвхтэй байсан л та. Тэгээ тэр жигмаараа бол бас нэлээд идэвхтэй оролцож байгаа. Үзэл бодлороо бол ямар ч гэсэн иргэн одоо залуу хүн бол идэвхтэй байх хэрэгтэй гэсэн. Бодолтой байдаг шүү дээ. Тэгээд улс төрд бол ямар ч гэсэн одоо тийм манай залуучдын нийгмийн ажил Монголын залуучдын холбоо гэл тий залуучдын байгууллагатай бол идэвхтэй байдаг. Бас хэд хэдэн сонгуульд тохиол бас ажиллаж үзлээ л дээ. Тэгээ яг дотор нь ороод одоо хэвлэл мэдээлэл дээр ч гэдэг юм уу тий хөтөлбөр төлөвлөгөөн дээр тэгээд ингээд нэлээд ажиллаж үзсэн. Бас сурах юм их л юм байлээ. Тийм бас гадна. Тэгээ өөрөө бие тааж нэр дэвших гэж бас үзсэн үү? Үгүй би ч одоо Баянзүрх дүүрэгт намаасаа нэр дэвшээ одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгаа төлөөлөгчөөр сонгогдсон. Дүүрэгтэй бол байдаг. Тийм л. Хитийн зорилго бол улсын хурлын гишүүн үү? Оо тийм одоо хитийн зорилгоч гэж юу ах вэ? Монгол улсын ерөнхийлөгч үү? Яг тийм одоо нэг албан тушаалын төлөө яг тийм бол ийм болно гэж байгаа даа биш. Миний итгэл үнэмшил бол угаасаа нөгөө багаас те А бол маш их оромжгүй. Тэгэл одоо ингээл бүр багаас чинь ингээл Чингис хааны үлгэр уншуулаад ингээл нууц товчог уншуулаад 3 дугаар ангида сонгодог зохиолууд уншилаа гэдэг эхлэхэр чи хүн чинь бас тэ нэг идэвхтэй бай өөрийгөө харуулъя те ингээл эхэлдэг юм байл л. Тийм учраас бол яг одоо тэгэл нэг тийм албан тушаалд очие гэсэн бодол байхгүй. Гол нь өөрөө итгэл үнэмшилтэй үнэнч ямар ч үед үзэл бодлоо бодлохгүй амьдрал гэдэг. Ийм л одоо өөрийн үнэт зүйл байна да. Яг төгсөн юм чи та. Одоо энэ сургууль байгуулж байгаа чинь чиний бизнес үү? Тэгээ ер нь бол бизнес. Гэхдээ тэгэл би ч Royal Academy-аар одоо брендийнх нь хувьд франчайзинг гэж ярьдаг. Одоо нэг эрх эзэмших. Тэгээ энэ эрхийг эзэмшиж байгаа жил болгон төлбөр төлдөг цаана. Тэгээд өнөөдөр Америкт сургууль сурахад нэг кредит нь 615 хамгийн бага нь баг байна шүү дээ. Гэтэл манайх бол өнөөдөр маш одоо бага төлбөртэйгээр одоо Монголд нь суралцаад сургаад дэлхийн боловсрол эзэмшүүлж байгаа. Гол нь одоо энэ монгол залуучууд маань өөрсдөө гадаадын оронд очиж өөрсдөө боловсролоо үнэлүүлж одоо мэдлэгийн чадвараа үнэлүүлэх хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр Монголын ихтэй сургуулиудад суралцж идэг, мэдлэг олж аваад идэг. Гэтэл очиод нөө дэлхийн зах зээл дээр ажиллая гэхээр тэр хүмүүс ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Яагаад гэвэл өө чи Монголын их сургууль төгссөн байна. Ямар сургууль юм гэдэг гайхдаг. Тэр түүн дээр чи одоо бид нар олон улсын магадлалын хэмжлүүдэд ормоор байна. Олон улсын одоо барааны тэмдэгтийн лицензүүдтэй болмоор байна. Хөтөлбөрүүд маань одоо гадны сургуулиудад зөвшөөрөгдмөр байна. Гэтэл манай дээр чинь гэхдээ одоо 2 жил Монгол сургаад 2 жил Америк сургаад ч юм уу те магистрт энэ зөвхөн одоо магистрантураа дуусгаад зөвхөн хамгаалалтаа гадаад очиж хийдэг ч гэдэг юм уу. Ийм одоо боломжууд авих болсон байхгүй. Олон улс орны програм articulation гэж нэрлэдэг. Монголын ихтэй сургуулиуд магадгүй 2 хөтөлбөр хэрэгжүүлсэн хийж байгаа гэж ярьдаг. Гэтэл тэр нь юу вэ гэхээр зүгээр нөгөө санамжийн бичих зурцсан. Бид ажиллаж болох юм а гэсэн гэрээ хийж байгаа. А бид нар бол яаж ажиллах вэ гэвэл доторх одоо тэр нөгөө хөтөлбөрүүдийг нь яг одоо хөтөлбөрүүдтэй анализ хийгээд аль аль Монголын энэ сургуулийн дипломыг Америкийн одоо манай 3 их сургууль зөвшөөрж байна. Тэгээд хаач очсон магадгүй 2 хичээл үзээ очсон ч Америкт тэр хүүхдийг аавна. Манайхыг төгсөөд дипломо бариад гадны орнуудад очиж ажиллана гэдэг иймэрхүү олон боломжууд байгаа байхгүй. Тэр ерөөсөө энэ бол бизнес гэхээсээ илүүтэйгээр Монголд хийгдэх ёстой зүйл. 10 жилийн өмнө Сингапурт яг энэ хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байлаа. Өнөөдөр Сингапур үндэсний боловсрол ярьж эхэлж байна. Яагаад гэвэл цаг нь ирсэн. Өнөөдөр цаг нь ирэх арай болоогүй. Үндэсний боловсролын ач холбогдол нь тэгээ юу юм? Ерөөсөө үндэсний боловсролыг ярихын тулд ямар ч одоо юу гэдэг юм олон улсын магадлангууд бол нөгөө тодорхой шаардлага тавьдаг. Шаардлагын шин шаардлага нэмэгдсэн. Энэ юу гэсэн чинь тухайн орны эсвэл тухайн сургуулийн онцлог тохирсон зүйл заалтуудыг зөвшөөрнө гэж байгаа байхгүй. Шууд одоо Америкийн магадлан гэхээр л Америкийг авчраад энийг одоо заавал хэрэгжүүл гэдэг юм байхгүй. Тийм учраас манай үндэсний онцлог харгалзан үзэж байна. Тийм учраас үндэсний боловсролыг бүтээх юм бол өнөөдөртөөгөө дүүцүүлээд тэ дээрэс нь яг нэг уламжлалаа алдахгүйгээр яг алсыг харсан тийм бүр одоо биднес бодлогын баримт хүчийг хэрэгтэй. Тэрээс нэг сайд гарч ирэл дараагийн өмнөх сайд өгүүлсэгчдэг эсвэл дахиад нэг засаг гарч ирэл өгүүлсэгчдэг байх юм бол энд ямар асуудал гарах вэ гэхээр энд чинь хүүхдүүд тохироод шүү. Залуучууд тохироод шүү дээ, тэ. Одоо зөв юм санаачилдаг. Гэтэл дараагийнх нь хүмүүс нөгөөсгдөг ч юм уу ийм харилцсан бас бие биенийг өгүүлсгсэн байдлаар биш хамтарч ажиллах юм Монголд их дутагдаад байна уу гэж харах юм.
Жишээлбэл одоо энэ өнөөдрийн энэ оюутны тэтгэлэг гэж байна шүү дээ. Тий. Бид нэр яриа л байгаа. 70,000 тий? Тий. Энийг ингээ өгөөд тахын зүг үү? Яг хэвтээ хүмүүс тэгэл бэлэнчлэг сэтгэлгээтэй болж ийн тэгж ин гэж ярьж л байна. Гэхдээ энэ 70,000 чинь бас тэгээ оюутнуудын амьдралд хэрэг болж штэ. Болохгүй байх гэж бодлоо хэлж болохгүй. Үүнээс яг магадгүй зарим хүмүүс нэг ач холбогдолгүй зүйл зарцуулдаг юм байгаа хэл. Олонний дунд бол асуудал биш штэ. Гэхдээ бид нар энийг бол үүсэх боломжгүй. Яг бол энэ оюутны 70,000 гарснаар бол өнөөдөр бас одоо маш олон оюутнууд үүнд их сэтгэл ханамжтай байдаг байхгүй. А тэгээд тэр 70,000-аараа өнөөдөр сургууль сурахад бэрхшээлтэй байсан хүмүүс нь те бас ачаагаа хөнгөлчих чинь. Эцэг эхчүүдийн ачааг хөнгөлөөд өгч чинь. Тэргээрээ бол бас өөрт хэрэгцээтэй ном зохиолооч юм олж уншаад ийм одоо бас нэг бас ийм идэвхтэй зүв зүг үүнийгээ зарцуулж байгаа хүмүүс бий. Тэрээс өгөөсөх бол боломжгүй. Би бол энэ дээр бол буруу гэж боддоггүй. Яг цаашдаа бол нөгөө голчийг нь хардаг. Нэг юм зөрөө бий болох хэрэгтэй байна. Зөөр одоо нэг голч нь одоо 3-аас дээш ч юм уу хэд вэ 3.5-аас дээш гэхэд ингэ явах юм бол одоо ялгаатай хоорондоо тий 70,000 та эсвэл одоо доор нь 50,000 30,000 гэх тий ингэж ялгаатай ирмэлж өгөхгүй бол онц сурсан мууц сурсан нөгөө 70,000 аваад байх биш л тий яг бол хүмүүсийг нэг идэвхжүүлж өгөх зүйл бол бас нэлээ дутагдаад байна гэж харж байна л та. Ааха. Жишээлбэл одоо энэ гадны сургуулиудыг хараад байхад онц сурж байгаа оюутныг өөрийнхөө хөрөнгөөр ивент тгээд сургалтын зардлаас чөлөөлөд сурахчихын танах одоо тийм чадвар байгаа юу? Манайх яг захирлын нэрмж тэтгэлгүүд гэл ингээд явж л байгаа л та төлөвлөөр. Манай Америкт одоо хамтардаг сургуулиуд гэж Колорадо Хайт гэх их сургууль гэхэд яг голчоор одоо тэтгэлэг олгож байна. Дээрээс нь хамгийн том бахархалтай зүйл бол бид нар шиг супер студент гэдэг нэг реалити шоу хийгээдсэн. Харсан уу тий? Харсан. Энэ чинь нөгөө ямар учиртай байсан бэхээр анх нөгөө супер студент гэдэг сургалтын хөтөлбөр боловсруулаад. Тэгээ энэ юу гэхээр нөгөө цогц чадамжийг бий болгох гэж байгаа. Хүүхэд одоо 9 өвч чадвартай байх хэвээр, лекц хэрхэн бичих, ном хэрхэн уншдаг болох юм. За үүнээс гадна одоо нэг уран сайхны торгон мэдрэмж гэж юу юм. За тэгэл одоо эрүүл мэндэ яаж анхаарах юм гэх ингээд тий. Эсвэл одоо үүн дээр чинь одоо нөгөө хөгжмийн боловсрол тэгээд маш олон боловсролуудыг оруулсан зүйлийг ингээд хийгээд өгсөн. Тэгээд үүндээ суйрлаад реалити шоу хийгээд сая чи одоо нийтдээ бараг 20 оюутныг Солонгост, Японд, за тэгээд Америкт гээд явуулчлаа шүү дээ. Сая энэ жилийн супер студент зардлаа бүгдээрээ. Энэ жилийн манай супер студент реалити шоуны ялагч манай Роялийн оюутан охин одоо Америкийн Колорадо Хайт их сургуульд 100% үн төлбөрөөгөө байр нь үнэгүүгээр ингээд сурж байна. Японд өмнө жилийн одоо шилдэг 3-4 оролцогч бол байр нь үнэгүү, хоол нь үнэгүү, стипендтэйгээр ингээд сурж байна. Солонгост бас тийм байна. Ерөөсөө нэг жилд бид нэг 10 хүүхд тодруулъя. Тэгээ 10 хүүхд тодруулаад 10 л явуул. Энэ юу гэхээр нөгөө тэтгэлэг хөтөлбөрүүд гэхээр чи манайхан юу гэж ойлгодог вэ гэхээр ерөөсөө л дарга цэгийн хүүхд нь явдаг. Тэгээ арын хаалга хэрэгэлдэг. Тэгдэг. Гэтэл манайхан бол нүдэн дээр ихгүй. Хэн сайн байсан бэ, хэн муу байсан бэ? Хүүхдүүд ардам өөрсдөө үнэлж исэн. Мессеж явуулж исэн, сандаа өгж исэн. Тэгээ яасан сүүлдээ шалгаруулж хагаад 10 хүүхд явуулсан. Манай хүүхд гайхчихсан. Манай ангийн тэр явцсан чинь би бүр гайхлаа. Ийм байд юм уу? Тэгээд одоо бүгдээрээ ингээд яваад өнөөдөр заавал дарга цэрэг мөнгөтэй төгрөгтэй ийм хүмүүст ийм боломж олж явах ёсгүй шүү дээ, тий. Би одоо жишээ нь би сайхан ээж аав буюу англи сайхан сургууль төгссөн хүн, тий. Гэтэл би энэгээрээ хизээч тэгээд би нэг хүнээс илүү мэдсэн гэж явах дурггүй байна. Яг бол хин ч энд сураад ирээд болно. Түүнийг хэдийг хэрэгжүүлж байгаа юм. Яг чухам ямар хэмжээнд сурсан бай гэдэг нь сонир. Бага юм л та. Тийм учраас үүнд бол манайх ер нь гэхдээ энэ сурах процессыг анзаараад байхад хүний ген бас их чухал юм шиг байгаа. Тийм үү? Цаанаасаа бас тэр өндөр потенциалтай ген төрж байгаа учраас тэр хүн бол илүү бусдаас илүү түргэн сурдаг, бусдаас илүү юмыг тусгаж авч чаддаг. Тийм байдаг юм шүү. Тэгэхгүй ингээд өдөр болгоо ингээд ном уншаал бас онц сурчихгүй шүү дээ, тийм үү? Арга нь л их чухал. Ерөөсөө тий ген гэхээсээ илүү тэгэхээр хүүхдийг нэг дур сонирхолтой болгох. Чинь ном унших яагаад чухал юм гэдгийг хэлдэг мөртлөө ном унш гэдэг байсан бид нарыг баг багт тий. Яагаад ном унших ёстойг мэдгүйгээр ном уншдаг хүүхдүүд. Гэтэл одоо гэдэг намайг бол баг багт ингээд аав хажууд уншаад нөгөө үлгэр уншаад ингээд өгөхлөөр өөрөө уншиж сурыг гэдэг юм. Хүүхдэд төсөл эрмэлз төрөөд өөрөө уншсныхаа дараа айгу тэндээсээ кайф авч байгаа. Тийм үү. Тэр шиг дур сонирхлыг бий болгох. Саяны одоо юун дээр харлаа. Би нэг Хонконгод сая нэг манай ойр тогтоолтын тэмцээн болж ийн л та. Манай бас залуучууд ороод тэнд яваад очиж харлаа. Үнэхээр 2хан жилийн дотор хүн шал өөр төвшөнд очих боломж байд юм. Ерөөсөө гол нь арга л юм гэдгийг харж байгаа. Тийм учраас энэ дээр бол би заавал ген гэхээс илүүтэйгээр
эцэг эхчүүд ямар хандлага үзүүлэх вэ? Хандлага л үзүүлэх хэрэгтэй хүүхд. Эцэг хүүхдтэй яаж хандах уу? Номонд яаж хандах уу? Сургуульд нь яаж хандах уу? Багшд нь яаж хүндэтгэлтэй хандах уу гэдэг хандлагаар хүүхд өөрөө хүмүүждэг. Ааха. Учираас хүүхдэд зөв үлгэр дуурайд үзүүлж авах нь өөрөө ирээдүйн тогшлын жомчиг хандлага. Өнөөдөр манай дээд боловсролын хуулинд чинь мэдлэг чадвар дадал гэдээ аваад үчсэн байдаг хүүхдийн үнэлэхтэй. Гэтэл дадал гэдэг зүйлсэн зүгээр чадварыг л бий болгоход хэрэгэлдэг арга механизм байна. Давтамж. Гэтэл хандлага гэдэг зүйлийг орхицсон. Өнөөдөр зарим гадаадын байгууллагууд өнөөдөр ажилтаа авахтаа төгөлдөр хуур дээр нот бичээд дагаад дуур гэж байна. Тэгээд дагаад дуурахад чи сонсголтой байна, сайн байна. Зураг үзүүлээ энэ ямар зураг гэж сэтгэлдээ ярив. Зураг хараад тэр хүүхд ямар ойлгож байна. Нэгсэндээ мэдлэг ус мэдрэмж их чухал байна гэдгийг чинь дэлхий өөр ойлгож байна. Тийм учраас ийм мэдрэмжтэй хүмүүс, тийм учраас одоо юу гэдэг урлагийн хүмүүс хаанч чаад ажиллаа хийсэн мэдрэмжтэй хандаад байна гэж манайха яриад байгаа чинь тэрдээ л холбоотой байхгүй. Юмыг арай өөр өнцгөөс харж чаддаг. Зөв зөв. Энэ зүйл юм шиг байгаа юм л да. За ингээ үзэгчтэй хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Таны хэрэглэж байгаа кетчуп ямар вэ? Тэгвэл Хайнц кетчупын зөвхөн шинэ ургацын помидороор хийдгээрээ онцлог юм. 1869 оноос хойш танд чанар тансаг амтыг өгж байна. оны дэлхийн шилдэг хүнс Artichoke-ыг Монголын хөрсөнд ургуулж, үндэсний үйлдвэрлэгч газар шим үйлдвэр болон Монгол эрдэмтдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд Artichoke эрүүл мэндийн ундааг ард түмэндээ өргөн барьж байна. Artichoke эрүүл мэндийн ундаа. Artichoke эрүүл мэндийн ундаа. Beatles Ливерпулийн бахархал бас Хайфо. Моногтын нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарт Нэм осрын учрал Royal Academy-ийн захирал оролцож байгаа. За хоол. Юу бол ёстой? Хоол хийгээд юм ярих хамгийн хэцүү шүү. Тийм үү? Тийм. Яагаад хэцүү гэдэг юм болоо? Харин одоо эмэгтэй хүмүүс бол тий маань ээж тий эхнэр бүгд л харахад бол 2-3 үйлдэл зэрэг хийгээл хоолоо хийгээл яриад телевиз үзээл тий хүүхдтэй анхаарал ингээл бүгдийг зэрэг хийдэг. Нөгөө педеструпийн шог зураг гэдэг үстэй. Ийшээ хоолоо яагаад энэ ч нэг хүүхдээ саатуулаад ийшээ бас нэг хүүхдийнхээ аманд хоол өгөөл тий. Дал тухамсартай холбоотой баг. Нөгөө анх чинь бид нар чинь жолоо барихад их л сандраал тий хөгжмөн унтраагаал бараг л одоо цонхогоо хаагаал анхаарлаа төвлөрүүлэл барьдаг. Тэгэл нэлээд сүлдө гаршаад эхлэхээр утсаар яриад бараг зэрэг үлдээ хажуудаа хүнтэй яриад ингэ явдаг. Яг үнтэй адилхан энэ нөгөө эрэгтэй хүмүүс бас нэг тийм гаршсан. Бүр яг одоо ингэ дадал нь олоогүй учраас тэгдэг байх л та. Хаяа нэг хийдэг. Тийм байх гэж бодож байна. Тэрс яг ингэ яриад хийнэ гэдэг бол бас их бэрхшээлтэй байд. Яг тэгэхээр бид нар чи хаяа гэртээ ингэ би одоо гэртээ хаяа хоол хийхээр айгуу тийм нэлээд их сенсацтайгаар хоол хийж байгаа юм л да. Нэлээд их хугацаа шаардсан. Тэгэл анхаарлыг зөвхөн хоолндоо хандуулсан. Өөр зүйлд анхаарал хандуулахгүйгээр хийдэг. Тэгэхээр тэгэхгүй болохоор юусэн ингээд өөр юм сатаарахаар хоол маа нэг тэнтүүлэгч гэдэг. Би тэнд нэг өөр юм анхаарад тэр болохгүй болчих гэдэг. Тэгэхээр хийвгүй байт юм. Телевизээр тэгээд энд яриад тэгээд энд хоол ийнэ гэдэг бол нэлээд бэрхшээлтэй. За чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрөөж байна? За чөлөөт цагаа ер нь бол бас одоо спортер хичээл их чухал юм байна гэдгийг ойлгосон. Их хожууч ойлгосон юм. Гэхдээ хэдэн жилийн өмнөөс бол ямар ч спортер хичээл их чухал юм байна гэдэг. Ямар ч спортер хичээлэх дуртай болоод байгаа. Тэгээ бас нэг хаяа нэг найз нөхдүүдтэйгээ тэгээ бас нэг зааланд нэг сакс волейбол тоглолцдог. Тэгээ бас хаяа бассейнд явна. За. Тэгээ ийм хүү бас спорт бол өөрөө гоё юм байна. Тийм гэр бүлэрээ бас гадар хооллох уу? Тэгээ гэр бүлэрээ бол гадар өрөөс хоолдог. Гэр бүлэрээ хоолно, тэгээ бас ойрхон салхинд гардаг гэд. Ямар ч байсан сонирхолтойгоор өнгөрөөчих газрууд бол Монгол илбэг байна уу? Яг хоо зүгээр ер нь бол бас гайгүй болчиход байна шүү дээ. Одоо бол нэлээд одоо юу гэдэг салхинд гарыг гэхэд бол айтайхан газар бас олон болсон байна. За тэгэл одоо монголчин байхгүй спорт гэж байхгүй те найз нөхдүүдээрээ гэр бүлэрээ тоглох
одоо олон л одоо чиглэлээ шүү дээ. Тэгэл боулинг гэвэл тэнд тоглож болж илаа ингээл айгүй олон боломжууд нэгдэл байна. Би нэг бохомдол байдаг шүү хүмүүс тэгэл гадаадад ийм Монголд ийм гэл те. Гэхдээ энэ чинь бидний их орон ямар ч гэсэн цаг орон мөч болгоноор хөгжиж байна. Энийг өрөө бохомживэл бид өөрсдөө хичээж эхлүүлэх хэрэгтэй. Үзэж харсан зүйлээ энд хийцгээе. Гадаадад үзээд үзсэн зүйлээ энд хийцгээе. Харин бид нэг боломжийн дунд төрсөн юм байна. Боломжийн дунд амьдрдсан байна. Тэрээс үуч магадгүй Японд төрсэн байсан бол бид нар ямар ч бизнес хийхгүй байх. Яагаад гэвэл бүх салбар нь өөрөө хомигдчихж байгаа, хаагдчихж байгаа. Тэгэхээр бид их боломжийн төрсэн амьдарч байгаа хүмүүс учраас ерөөсөө боломжийг ашиглаж үзсэн харсан зүйлийг энд хийж хэрэгжүүлж магадгүй тэрүүгээрээ бизнес хийх бас бусдаа боломж олгох ийм бол бас шаардлагатай. Ер нь Монголд бол хувийн хвшил бүх одоо бүтээн байгуулалтыг хийж шүү дээ. Гэтэл эцэстээ ач салбар руу ороод та 10 жилийн дараа томорцсон байх боломж бол нээлттэй байгаа тийм. Ер нь би өөрөө нэг Монголын франчайзингийн холбоо, франчайзинг хөгжлийн ассоциац гэж байгууллагыг тэргүүлдэг. Франчайзинг гэдэг ном бичсэн. Энэ чиглэлээр бол Англид бас Stonebridge коллежийг төгссөн. Тэгээ ер нь бол өөрөө энэ франчайзинг нь юу гэхээр одоо Монголд нэг KFC ороод ирлээ тий. Тэгээд манай Coca-Cola гэдэг компани байна. Одоо Солонгосын BBQ Chicken ч гэдэг юм уу. Нэг дэлхийд алдаршсан брэндүүдийг иргэшилжүүлэх зарчмаар бусад орнуудад хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол дэлхийн холбогдох гүүр бол өөрөө энэ франчайзинг болчихлоо. Магадгүй одоо 5 жилийн дараа 10 жилийн дараа бид нар одоо Макдоналдсд ороод бас бургер идэн бид нар тэр Shell-ээс бензин авна. За тэгэл одоо тэр пицца хатаар үйлчлүүлнэ гэл ингээд бүх энэ боломжууд биднэрт нээгдэнэ. Тийм учраас яг энэ одоо өрсөлдөөний энэ зах зээлийн нийгэмд бол монголчууд өөрсдийнхөө оюун санаанд байгаа үнд зүйлүүдийг сайхан одоо барааны тэмдэгтээр баталгаажуулаад ашигтай загвар болгоод магадгүй гадагшаад хэлэх. Одоо энэ манай онцлог одоо сайхан хоолны газрууд шүү дээ. Одоо жишээ нь Бродвей ч гэдэг юм уу те. Энэ хоолны газар гадаадд салбараа нээх бүрэн боломжууд байна. Өнөөдөр ч бас нээж гисэн Монголын хоолны салбар байгаа шүү дээ. Тийм түүхч байгаа. Бид нар мэднэ Оросд байна, Хятадд байна. Тий. Ингээл бүх оронд байгуулагдах бүрэн боломж байгаа. Тийм учраас энэ холбоогоор дамжуулаад нэлээд их сайн ажил хийж байгаа. Яг тэгвэл одоо гадны орнууд ч хүний санаа худалдаж авдаг болж эхэлж байна. Тэгэхээр монголчууд бол үнэхээр бүтээлт санааны их орн багхгүй. Дандаа сайхан санаа гаргадаг. Гэтэл дэлхийн бөмбөрцгийн аль нэг газар нь бас л энийг ярьцсан сууж идэг. Бид нар ярьсараа хожигдж болохгүй. Хийх хэлээс та, хэрэгжүүлэх хэлээс та, баталгаажуулах хэлээс та баг гэж. Мэдээж тэгэлгүй яах вэ? Ер нь тэгээд ингээд өнөөдөр гэр бүлээ болоод өөрийгөө сайхан жаргалтай байлгахын тулд за тэгээд тааваараа өөрийгөө хоббигоо хөгжүүлэхийн тулд сарын танаа өрхийн төсөв хэдэн төгрөг байвал хангалттай байна? Өнөөдөр Монголд юу яаж болгоно гэр бүлээр тий танаа гэр бүлийг л асуугаад сонирхоод байна штэ. За ингээ сайхан гадуур хоолоо идчихин. За тэгээ сонирхлоо хоббигоо хөгжүүлчин, фитнесээ хийчин. За магадгүй зарим нэг хагас бүтэн сайнаар амралт зугаалгын газруудаар явчин тий. Тэгээ ингээд ер нь тэгэл өөрийнхөө сонирхсан юмыг аваад хэрэгэлчин гэл ингээ бодохоор танаа өрхийн төсөв сард яг хэдэн төгрөг байвал хангалттай хүрж байна? Тооцож үзсэн үү? За яг одоо нэг нэгэнгүү бол ер нь тооцож үзээгүй. Гэхдээ ямар ч байсан ер нь бол хүнч бол яг ингэдэм биш үү. Илүү одоо тэг боломж байвал яг одоо нөгөө тэгүр амьд тааруулж амьдарч байгаа. Гэтэл өмнө нь одоо яг ингээд за энэ зөвхөн одоо юу гэдгийг цалин ингээд авлаа гэхэд за тэргүүрээ болгоно гэл ингээд тэг. Гэтэл илүү боломж ингээд байхаар яг түүндээ тохируулчих гэдэг нэг тийм гимт юм шиг хүн гэдэг. Улам л хүрээгээ тэлээд байдаг. Нөгөө хүн чинь нөгөө шуналдаа гэдэг шиг юу гэдэг би өнөөдөр энэ ресторан орсон бол бас л идмэр юм шиг дахиад тэг. Яг хүн яг тэгдэг шүү дээ тэг. Тэр утгаараа бол янз янз л байгаа. Гэхдээ бол одоо бол юм үнэтэй болсон байна. Ялангуяа одоо хүнс бол хоол маань юу хүнс бол хамгийн үнэтэй шүү дээ тий. Хүнс үнэтэй байна. Америкээс үнэтэй шүү баг. Тэр ч одоо би Сингапурт амьдарч ирсэн. Сингапурт бол Англиас 2 дахин хямдхан Америк бол Сингапураас 2 дахин хямдхан гэж ярьж байгаа сонссон. За ямар болж байна? Дажгүй. За. Одоо жоо усыг кайг хийж. Гоёма. Гоё өнөртч шүү. Гэхдээ энэ бас нэг их хөдөлмөр орохгүй бас хажуугаар нь тий ярьж хөрөх боломжтой их амархан хоол шүү. Ер нь бол наваа зарим хүмүүс чи хэр тоогооч юу гэдэг. Гэхдээ чинь тоогооч гэдэг үг чинь бүр том шинжлэх ухаан байхгүй. Тэрнээс биш те бидний тоогооч гэж юу ах вэ? Зүгээр хүн яах вэ? Гарт таарлцсан материалаараа ямар ч зүйл өөртөө таалагдсан юм а хийгээд идчихдэг.
байх л хэрэгтэй. Гадаадд сурж байхад энэ төр бол ерөөсөө тэр л айгу хэрэг болт юм л. Чи хүүхдтэй бантын хийж өгч ирсэн үү? Өгч ирсэн. Бант мал хамгийн амархан хоол байна шүү. Тийм үү? Цөөн хэцүү хоол шүү харин гэж бодод идэв шүү. Би бас тэгж боддог. Цөөн хэцүү гэдэг. Гэтэ тэр бас аргыг мэдэхгүй болохоор л тэгээд идэв шиг байлаа шүү дээ. Тийм бах. Тэ? Гэхдээ ер нь цөөн ч нөгөө нэг их гоё хийвэл их гоё болно. Муухай хийх юм бол бүр их муухай болох. Тэ? Тий. Магадлалтай хоол шүү дээ. Тэгэхээр Тэр ээжийнхаа яг ямар гарын хоолнд нь дуртай байсан? за би бол нэг ээжигээ одоо нэг сайхан гурилтай шүл хийхэд нь бол их дуртай шүү. Тийм үү? Тий. Одоо аавд хийж өгж байгаа гурилтай шүл бол бас л сайхан ядаргаа тайлсан тий. Ингээл гадаадд удаал тэгэл Монголд ирэхэд бол нэр хүн үнэхээр гурилтай шүл чийдэг юм уу нэг сайхан тийм будаатай шүл ч юм уу итгэхийсэн гэж аюух бодд юм. Энэ Европод ч ерөөсөө нөгөө пицца бургер тэгэж штэ дандаа тий. Харанс боловсроос спагетти хүргэн хоолнууд. Тий. Тэгээ би нэг Англид байхдаа нэг ресторанд ажиллаж байсан. Бартендер хийж байсан. Одоо яг бармен. Чи бас ажил хийж байсан. Ажил хийсэн. Одоо хүүхдүүд нөгөө би ч нөгөө дуулдаг байсан хүмүүс нэг намайг чих хараа таньдаг байлаа л. Тэгэл нөгөө хүмүүс ч орж ирээ нөгөө инээ. Гэхдээ би эйгүү харагдаж байгаа хэл та. Тэ тэнд нэг бармен хувцас өмсчод тэнд кофе хийгээд одоо коктейл хийн бүх төрлийн. Тэгээд ингээд хүмүүс их гайхдаг. Энийг. Тэгээ би бол тэрнийхээ хүчээр бас одоо ер нь зочлох үйлчилгээ гэдэг ямар том салбар юм. Аялал жуулчлал гэдэг чинь ер нь одоо ямар том салбар юм бэ гэдгийг их ойлгосон. Тэгээ хүнд бол юу илүүдэхгүй юм лээ. Тэ? Хүнд бол чаддаг мэд илүүдэхгүй үзэж харж их хэрэгтэй юм байна гэж бодсон шүү. Тэгээд тэнцэнээс бас харьцааны соёл сурж байгаа шүү дээ. Үйлчлэгээний. Тэгээ би нэг юм хараад аюу гоё юм байна стик гэж боддог байсан. Тэгээд би нэг удаа нөгөө юу руу ороод галтгоо руу ороод хоол хийж байгаа тоогооч байгаа харсан чинь бүх юм нь савлгаат байгаа юм чи. Будаа нь үртэл савлагдаад будаа гэж бичсэн. Махан үртэл савлагдсан. Тэгэл хараад үнэхээр Монголын тоогооч нар бол тий мундаг юм байна. Юу ерөөсөө мундаг юм. Бүгдийг өөрсдөө хийдэг. Яг үнэ. Тэг чинь тэн чинь бараг 10 20 хүн тийм шүү дээ. хийж байгаа шүү дээ. Тэгээ ямар юм хийж ийн гэхээр ерөөсөө л бараг одоо нэг халаах зарчмаар ажиллаж байна. Тийм. Хаалт боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг энэчнээс нь авч ирсэн будааг агшахгүй шүү дээ. Тэгээ бэлэн будаа худалдаал авчин. Бэлэн мах худалдаал болоо. Тэгээд гэрэлдээ сайхан шараал өгчдөг. Тэгэл утсан дээр монголчууд бол ер нь өөрсдөө их тийм. Тэгээд тэрийгээ их шинэ хоол гэдэг байгаа юм тий. Фрэш энэ гээл тий. Тэг аюу тэгж. Фрэш мэрэш гээл. Гэтэл яг өндөө манай ресторанууд манайх ч ерөөсөө ихэнх ресторанууд чинь тэ нэг 3 тоогоочтой жишээ. 2 туслахтайгаа нэг ахлах нь байдаг. Тэгэл ямар гоё хоол хийж. Тий. Бид нэр зардлыг өнөө өглөө гаргасан шинэ хоньны мах, шинэ өхрийн мах оруулж ирж байгаа ч хоол хийж байгаа гэдэг. Тий. Бас гоё юм байгаа шүү бидэнд ч. Сайхан би. Тэг ажил хөнгөвчлсэн тал руугаа л хөгжил ер нь яваад идэм биш үү, тий? Харин. Тэгэл одоо тэгэл хурдан аль болох цаг алдахгүй тул тэгэл явд юм шүү. Тэгвэл юуны төлөө тийг яарад байгаа юм бид нар? Нэг л их яарсан хүмүүс. Тэгвэл тэрийг харахаараа бид ингэж яарвал яах болоо л гэж би боддог. Харин тий хаашаа очих гээд ингэ яарад байгаа. Бид ингэж яарвал ямар их амжилт байна хажууд. За. Тэ? Бид нар ч их тайван хүмүүс шүү. Та одоо ингээл манайхан чинь 9 цаг. За одоо нэг төрийн албан 8-д ордог болсноос арай өөр болчих. Тэрнээс биш нам жимхээ ингээ нам жимэл байж идэг шүү дээ манайх. Гэтэл тэр гадны орнууд чи яадаг. Бүгд л яарсан, сандарсан. Тэгэл өнөөдөр Сингапурт ингэж байгаа байхгүй. Даарсан өдөр метрон дээр нэг low crime doesn't mean no crime гэж. Гэмт хэрэг баг байна гэдэг бол гэмт хэрэг байхгүй гэсэн үг биш гэдэг юм уриалгад төвшүүлж байгаа. Гэсэн чинь яасан Сингапур гэмт хэргийн тоогоороо дэлхийд хамгийн бага үзүүлэлт. Тэгвэл хүмүүс тайвширч эхэлж байгаа байхгүй. Бид айгүй тайван оронд амьдардаг. Бид л чадж байгаа юм байна. Тэнгүүд та нар тайвшрах болоогүй шүү. Их тийм сонир. За хоол бол ерөөхдөө болчихж байгаа юм байна. Ерөөхдөө болчихж байгаа. Тэгвэл одоо бид хоёр салаад хийх ажил үлдчихэж байгаа тий. Салаад дандаа юм бэлэн юм ашиглаж. Бэлэн юм ашиглаад хичэндээ одоо өхрийн хил. Тэгээд мөөгтөө. Тэгээд энэ салаадтай. Тэгээд өрцөн хийгээл. Тэгэл болоо. Тэгээд сайхан майнуустай. Тэгэл болчихно доо. За ингээ үзэгчтэй хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая.
Artichoke эрүүл мэндийн ундаа. Beatles Ливерпулийн бахархалтай бас Typho. Ирхэм та Атрын аяны амт шимтгийг газар шимийн бүтээгдэхүүнээс 100% мэдрэх боломжтой. Монгол эх орны маань үндсэн болон бүрт хэрэглэгч та бүхэндээ хүрч байна. Монгол чихэн логоор Монгол дүүлдвэрлсэн жинхэнэ Монгол салаат газар шим. Yummy, 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 I got love in my tummy and I feel like I'm loving you. Love you such a sweet thing, good enough to eat thing, and it's just what I'm gonna do. Ooh, love to hold ya, ooh, love to kiss ya. Олиена таны хоолнд хайртай. Таны хоол Олиенад хайртай. Цэвэр наран цэцгийн тос. Олиена. Bon appétit нэвтрүүлэг үргэлжилж байна. За. Одоо хоолоо ялгаа салаада хутгаад битээр босчих нь тий. Чи салаатанд өхрөл мөг өгөрцөө хийсэн. За одоо ингээ утгач. Зарим үед нэг гоё юм идмээр санагдаад нэг гоё амттай мэдмээр санагдаад байгаа үед бол нэг каритай хоол идчихэд гимгүй шүү тий. Тий, кари бол яг бас хаяа идэхэд зүгээр л дээ. Наа чи бас нэлийн нүнжигтэй салаад байна үгүй юу? Өхрээлтэй. Тэгээ мөөхтэй. Их үеигүй штэ. Кариж бараг тэгээд үнэрэнд нь цадж шүү. Харин тийм байна. Сайхан үнэрт чинь тий. За салаатаа ингэ сайхан аягалчин. Бүх юм бэлэн болчлоо. Ана очролч гоё хоол хийчт юм байна. Баярлалаа. Бас хоолндоо сайн юм байна. За эхнэрийнхээ тухай эхнэртэйгээ яаж танилцсан юм бэ? Эхнэртэйгээ хамт сурж байсан. Тэгээ ер нь бол багийн бие мэднэ л дээ. Тий. Тэгээд хамт Малайзд, Англид суралцсан. Нэг сургуульд өгсөн хоёлаа. Ямар мэргэжилтэй? Манай бизнес удирдлага мэргэжилтэй. Би сүүлд магистр хамгаалсан. Манай эхнэр болохоор бакалавр. Тэгээд хамгаалаа хамт суралцаад. Тэгээд сүүлд ч Англид бас охинтойгоо хамт байсан гэл. Монгол ирэх хүн чи ярьдаг штэ. За ханаа их сайхан зөв сонгоноо гэл. Эхнэрий чи яг ямар зан чанар юу н хамгийн их чам таалагдсан юм лаа. Яг хөдөлмөрчлөлтөө. Тэгээ ер нь бол бас одоо маш тийм нийгмийн идэвхтэй. Тэгээ ер нь яг миний одоо нэг хүмүүс нэг миний тайпи хүн гэж те. Ер нь бол бас нэг заяаны ханаа бол мэдээж өөртөө сонирхол нийлэх. Одоо миний ажлыг ойлгох тийм хүнийг сонгох хэрэгтэй байх гэж боддог. Чамааг бас дэмжих тийм учраас надад бол бас миний ажлыг ойлгодог өөрөө бас тэр чиглэлийн тэгээ одоо нийгмийн идэвхтэй тэгээ өөрөөс тэндээ сургуультаа ч гэсэн одоо юу гэдгийг сургуулийнхаа бас одоо тэр маркетингийн албанд нь ажилдаг гэдэг айгу тийм анх бол нөө сургуульд нь барыг очиод танаа сургууль чи ямар сургууль юм бэ гэж асууж хагаад сургуулийнхаа үсгэлэнгээр ирсэн байхад нь уулзч ийлээ шүү дээ анх тэнд бас тийм Монгол боловсролын экспо болоод сургуулаа төлөөлөө ирсэн байсан. Тэгт нь анх одоо уулзаад тэгээ ер нь бол бас их хөдөлмөрч тийм эмхтэй л дээ. Тийм учраас анх таалагдаад тэгээд одоо сургуульд хамт суралцаад ингэ явахаар чи хүний амьдралын зам нийлнэ гэдэг чинь тэр баг л та. За хоолоомсий. Их сайхан зөөлхөн. Энэ бас нөө сүлд усыгээ жигэнчгэр гойжуулах юм болд юм байна тий. Тэгээ ер нь бол нэг карит уучраас зөөлрүүлэхгүй болвол дан соус шиг болж болохгүй баг л та. Хүүхдүүд нь хинтээ адилхан байна. Тэгээ хүн болгонд янз янзаар хэлнэ. Тий. Би бол өөрөө харахаар надтай ч адилхан юм байна л гэж боддоо шүү дээ. Тэгээ хүн болго янз янзаар л хэлдэг. Тэгээ хүүхд чинь ер нь насандаа өөрчлөгдөд байх юм л та. Тэгдэг юм аа.
Хүүхдүүдийнхээ мэрэгчлэг одооноос төлөвлөж байгаа юу? Ямар мэрэгчлэлтэй хүн болгоё гэж бодож байна? За одооноос бол төлөвлөсөн байхгүй хүн сонирхлоо даах хэрэгтэй. Тэ? Заавал тийм мэрэгчтэй болно гэж хэлээд хэрэггүй л баг гэж. Тийм болоод би ч сонирхлоо дагсан. Хүүхдүүд ч гэсэн өөрсдөө сонирхлоо дагаад мэрэгчлээ сонгох юм бол өөрөө тэрэндээ дуртай шүү дээ. Тэрнээс одоо манай эцэгчүүд чинь хуульч мэрэгжил заавал чухал, эдийн засаг заавал чухал гэдэг ч юм уу те. Шууд хүүхдийг мэрэгжил заагаал. Тэр хүүхдний яадаг вөхөр айгүй мундаг дуучныг тэнд эдийн засагч бол алж авч болохгүй байхгүй. Гол нь тэр юу гэхээр илүү юугаар амжилтанд хүрэх вэ гэдгийг хүн сонгох хэрэгтэй шүү дээ. Тэ? Яг хүүхэд бага насндаа ингээд сонирхоод 10 жилдээ бол юу гэдэг янз янзын зүйл сонирхоод болно. Гол нь яг амьдралаа сонгох үед нь бол хүүхдийг юундаа илүү их чадaltaй, юугаар энэ хоолоож чадах юм бэ гэдгээр нь л мэрэгжлийг нь сонгох хэрэгтэй байх гэж боддог. Чи нөгөө Тимон гэдэг нэг хэсэг үе байлаа шүү дээ. Тимоны үе. Тэр үеийг иргэн дурсаж магадгүй санагалцдаггүй. Санагалц нь ер нь бол айгүй тийм тэр үе хамгийн аз жаргалтай үед байсан. Хаяач хэсгийг санагалцсан. Тэгээ одоо санагалцгаараа бас нэг шүлэг бичнэ. Дууны шүлгүүд бичнэ. Тэгээ тийм хобби доо шүү дээ. Ер нь бол энэ урлаг бол хүнийг ингээд ерөөсөө тэгээ ер нь юу гэдгийг соронзон татдаг. Тэгээ өөрийнхөө эргүүлгнээс эзэж харахгүй. Тийм учраас ямар нэг байдлаар холбоотой л байх юм шиг байна. Тэгээд дууны шүлгүүд биччихье. Тэгээд бас одоо бас нэг манай нэг ганц хоёр хамтлаг дуучин залуучуудтай хамтарч ажиллаж байгаа. Ингээл энэ чиглэлээр ямар нэгэн байдлаар холбогдоод явж байна. Магадгүй танаа гэрт Тимоны буулан гэж байгаа юу? Оо байгаа зөндөө би. Тийм. Миний хуучны баг ерөөсө бүгд л байдаг. Тэр чигээрээ. Чи ер нь багада өөрийн гэсэн өрөөтэй байсан уу? Тэгээ өрөөтэй байсан. Өрөөгөө яаж тогтжуулдаг байсан? Өөрөө тогтжуулдаг байсан уу? Яг ер нь дуртай CD-г цуглуулна. Тэгээ маш их CD-тэй, тэгэл их том хөгжмөнтэй тэгэл номын сантаа тийм л өөр шүү дээ. Өөрөө тогтжуулахдаа бол тэгж л тогтжуулсан. Тэг ер нь бол бас хөгжим сонирхолтой. Одоо ч гэсэн хөгжим сонсох дуртай. Холдоогүй л байна. Чиний бүр багадаа нялх байхдаа нэрээ авахтаа хэрэгжилжсэн даавуу ч юм уу, цамц ч юм уу, оймс гэд магадгүй чамд нандинан хадгалцсан тийм зүйл байдгүй. Чиний бүр балчир насыг өгүүлэхээр, үнэрийн мэдрүүлэхээр тийм зүйл байдгүй. Миний одоо бүр нэг настай сууж исэн сандал хүртэл одоо манад байна л дээ. Тэгэл тэр сандал дээр одоо манай охин сууж өссөн. Тэгэл одоо миний одоо үлгий байгаа. Тэгээ тэрэнд ч гэсэн одоо хүү маань хүртэл одоо ингэ үлгийдэл байж. Тэгээ ингээд дамжаа явж байгаа. Тэгээд ээж хадгалсан байсан. Тэгээд өгөөд одоо ингээд явж идэг. Тэгээд одоо ингээд үе дамжаад явах байх гэж би бодож байгаа. Чамаг яг мэдэлж байхдаа ээж аав хоёр нь хэдэн настай байсан? Ээж нэг 23. Аав ч одоо бараг 31-тэй байсан байна. Ер нь хүүхдийг залуу насндаа гаргах нь зөв үү? Бас нэг одоо сүүлийн үед чинь за 30 хүрчээд за магадгүй 35-аас хойш гэр бүл зохионо гэсэн олон залуучууд боддог болчихож амьдралаа төлөвлөдөг болчихож тий. Тэгэхээр ингээ хүүхд оройтож байгаа 35-аас хойш 37 8 тэгэл магадгүй 40 наснда хүүхд гаргана гэдэг энэ ер нь зөв үү? Уг нь бол би ингээл одоо юу гэдэг манай найз зөвхтүүдээр ингээ харж байхад бол ерөнхийдөө эхлээд нэг эрт гэр бүл зохиосон хүмүүс бол илүү хөдөлмөрч болдгийг харж байгаа. Тэрс одоо ингээл надад бол бас 30 гарч байгаа тий. Тэгээд одоо эхнэргүй яваа хүмүүс байна л да найзууд. Тэднийг ингээ харж байхад бол яг л зөвхөн өөрийгөө л тий. Тэгэхээр яг илүү алхахыг, илүү хөдөлмөрлөе, илүү зүтгэе гэсэн зүтгэл их баг. Тийм учраас ер нь бол хүн эрт гэр бүлтэй болоод тэгээ илүү бас хөдөлмөрч байх юм бол зүгээр юм баг гэж би бол боддог хөвгний хувьд. Ягаад тэг илүү хариуцлага нэмэгдэж байгаа юм бол та. Тэрээс магадгүй ингээл гэр бүлгүй ингээ яваад нэхэр нөгөө хүүхдэрэл байгаад байгаа байхгүй баг тий. Тэгэхээр тэр бол янз янз л хүмүүс ярьдаг. Гэхдээ бол миний хувьд бол ямар ч байсан эхлээд бас эрт гэр бүлтэй болсон хүмүүс бол илүү хөдөлмөрч болд юм байна. Бас өөрөөсөө бусдыг тий юу гэдгийг хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээж ажиллаж амьдрд юм байна. Илүү сэтгэдэг юм байна. Ер нь бол хүний нас бол физиологийн, биологийн нас болохоос биш. Өнөөдөр зөвхөн одоо чи энэ настай учраас ийм сэтгэх ёстой гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм учраас бол нас бол зөвхөн биологийн асуудал. Хүн ямар туршлага хуримтлуулна, ямар зүйлийн төлөө зорино, хичээн тэмүүлнэ. Тэр жишгээр л хүн өөрчлөгдөж өгч байх. Өнөөдөр магадгүй 40 настай хин нэг танаас сургуульд сурыг гэдээ ирвэл танах сургах уу? Сурлаггүй яах вэ? Манай зөндөө байгаа. Байгаа юу? Тийм зөндөө. Тийм үү. За тийм нэвтрүүлгийнхаа уламжлалаар
бид нар эрүүл энхийг үзэгчдэд бас уриалдаг. За манай газар шим компани хамт олон ч гэсэн эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй энэхүү ундааг хүн төрөлхтний төлөө, эрүүл байхын төлөө үйлдвэрлэж байгаа ингээд танд бэлгэлье. За маш баярлалаа. За энэ Хэнз гэдэг манай Таван богд группийн хамт олонны оруулж ирдэг. Хамгийн гол нь органик гэдгээр давуу талтай. Хэнзийн бүх бүтээгдэхүүнүүд органик байдаг. За мөн энэ нухаш бол тарьж ургуулсан гэдгээр алдартай. Ер нь одоо сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнээр одоо химийн аргаар ургуулах энтерг олон төрлийн нөө цаг хугацааг хожихын тулд бүтээгдэхүүнүүдийг одоо түргэн насжуулахын тулд янз бүрийн аргыг хэрэгэлдэг болчих. Энэ маань эргээд бас хэд дахин сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр бид нар яг байгалийнхаа аргаар яг жинхэнэ органик зүйлүүдийг хэрэгжилж ирүүл байна. Тийм учраас Хэнзийг Таван богд группийн хамт олон оруулж ирж та бүхнийг бас эрүүл байгаасай гэдэг урайнд ор нэгтгэж байгаа. За энэ Хэнзийнхаа бүтээгдэхүүнийг бэлгэлье. За баярлалаа. Таван богд группийнхандаа баярлалаа. За ингээ нэвтрүүлгийн уламжлал ясаар төгсгөлийнхаа минутыг зочиндоо үлдээдэг. За маш их баярлалаа. Тэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танд танай хамт олон маш их баярлалаа. Тэгээ бас үзэгчдээ маш их баярлалаа. Тэгээ ер нь бол бас эрүүл хооллолт бол чухал. Тийм учраас ер нь бол бас хүн эрүүл амьдрахын тулд, эрүүл сэтгэхийн тулд бол бас одоо энэ сайхан бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж явах хэрэгтэй байна гэж бас хүн болгон бодож байгаа байх. За ингээд та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсээрөөё. За тэгэлгүй яхаа үзэгчтэй манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Бродвей хоолны сүлжээ рестораны хамт олон та бүхэнд талархал илэрхийлье. За ингээд нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Дараагийн 7 хоногт эргээд уулзцгаая. Баяртай үзэгчтэй.